Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцчлах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэвлэр баримтлалын хүрээнд хэлцэх асуудлыг төрийн байгуулалтын байнгын ороо 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хуулийн төсөл нийслэл хотын газрыг дахин төлөвлөх, гэр хорооллыг орон сууцчлах, агаар хүчний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилттой газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан байгуулах, түүний хөрөнгийн их үүсвэр санхүүжилтийн асуудал, мөн замын хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах, төгжрлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, зөрчил илрүүлэх, ослын хяналтыг сайжруулахад мэдээллийн систем, хиймэл оюун ашиглах талаар зохицуултыг тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар тээврийн хэрэгслийн цахим системтэй холбогдсон радио давтамжаар тодорхойлох төхөөрөмж байршлах нэг удаа гарах нийт зардал 4 тэрбум 596 сая төгрөг. Түүнчлэн төлбөр төлөгч хуулийн этгээд замын хөдөлгөөний төлбөртэй бусад нэвтрэх төлбөрийг нэхэмжлэх үүснээс хойш ажлын 10 өдөрт багтаан холбогдох төрийн сан төлөх үүргийг хэрэгжүүлэхэд 1 жилд нийт 1 тэрбум 491 сая 890 мянган төгрөгийн зардал гарах талаар тооцоолсон байна. Хуулийн төслийг парламент цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед улсын хурлын гишүүн уян гашиг газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн тайлан зарцуултыг ил тод нээлттэй байх, мөн сангийн хөрөнгийн зарцуултын талаар асуулт асууж хариулт авсан болно. Байнгын хороо хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлцэх талаар санал хураалт явуулахад нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцчлах тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 52.9% саналаар, хамт өргөн мэдүүлсэн банкны тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 64.7% саналаар, агаарын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 64.7% саналаар, усны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58.8% саналаар, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 64.7% саналаар, авто тээврийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58.8% саналаар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58.8% саналаар, жолоочийн даатгалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58.8% саналаар, зөрчлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58.8% саналаар, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58.8% саналаар, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 52.9% саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлцэх асуудлыг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцчлах тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн банкны тухай хууль нэмэлт оруулах тухай, агаарын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, усны тухай хууль нэмэлт оруулах тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, авто тээврийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, жолоочийн даатгалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлцэх талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хэлсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.